Одоохондоо Монгол улсад хамгийн их эрх мэдэл нэр нөлөөг цуглуулan хурааж чадаад байгаа үнэмлэхүй эрхтэй хаан бол бие жижигч бэлчээр томтой Зий дарга буюу Зандаа хөвгийн инх бол эрхэм спикер Тааман билээ. Урд өмнө их хурлын болон намын даргаыг хавсран хийж наборонд нь эвслийн намуудаа зад загнаж яз бүлдэгдэж чаддаг байсан хүн бараг л үгүй. Хэрийн тон толгоотны микрофоныг нь таслаад л нам болгоно. Би ганцхан юм асуух гэсэн. Өөрөөс ч их хурл өдөртөж байгаа юм. Энэ гишүүн болгоны хуулийн заадгийг нэмд орж гişүүнэ. Хуулийн заадгийг хурлаа удирдах гэж байна. Байнга ороо хариул. Тэр сайд майд цэцмэц бол Зий даргын барааг нь хараад гаслаа зогтохоор тийм их сүр хүчин төгөлдөр хаан болжээ. Тааман уу. Гэхдээ танд минь дийлдэггүй нэгэн ширхэг Монголд байна. Улаан догмон гэж. Байхдаа орон шоронд орж олон хүнд хэрэгт яллагдаж, харь газар сөлөгдөж, хамаг муугаараа дуудуулж явсан тэр нэг хүн танаар минь дайжин тухуу хийгээд байх юм. Юутай зэв. Тэр мөг Тааман ингэж давраах гэж юу? Одоо байдлаа тэр нөхөр 100 хоногийн төлөө шадарсаад болно гэн тантай минь зүг чуулганы дахимд суун гэн. Даанчтай. Давран гэхэд. Энэ Монгол ардын хувьсгал намынхан яагаад ийм юм бэ? Тааман тэр мөрөгдөг мөхийг сурахгүй яасан юм бэ? Чуулганы хуралдаан болоо засгийн газрын хуралдаануудыг ганц мөргөөд унахчих юм. Тэр мөн хэдэн уснуудыг дуудаж авчирч чуулгандаа суулгачиж барахгүй гойчон барчхад одоо тэр туранхай даргаыг нь шадар болоод бүдүүн сайдын зиндаанд аваачих гэж юу? Тэр мөргөлдөг мөхийг сурахгүй яасан юм бэ? Ямар бэнти юм бэ? Me